Мойлчдынхаа хүрээнд ардчсан Солонгос улсын түүх дурсгал газруудаар явж танилцсан байна. Манай төлөөлөгчид ардчилсан Солонгос ард улсад ажил хэргийн уулзалтууд хийснийхээ дараа дурсгалт газруудаар явж түүхэн газруудтай танилцлаа. Мансуудэгийн дэмждэг Ким Ир Сений хөшөө. Зан хөшөөг Ким Ир Сений 60 насны ойгоор 1972 оны 4-р сард хотын төвд орших Мансуудэгийн дэмждээр босгожээ. Хөшөөний хоёр талаарх дурсгалын цогцлбарын өндөр нь 22.8 м, урт нь 50 м бөгөөд нийт 228 хүний хүрэл баримлыг Солонгосын хувьсгалын үе шат үйл хөдлөлөөр нэг зүгт давшиж яваагаар дүрсэлжээ. Хөшөөний ард хувьсгалын музей түүний нүүрэн талын далайг харцаг 1285 м хаан дээр Солонгосын хамгийн өндөр уул Пикту саныг чулуун шигтгэмлэр дүрсэлжээ. Ким Ир Сенийг таалт өгснөөс хойш гадаадын төлөөлөгчид зочид Солонгос хүмүүс энэ хөшөөнд цэцэгүргэн хүндэтгэл илэрхийлж болжээ. Чүүчээ үзэл санааны цамхагт төшөө. Энэ цамхагт төшөөг 1982 оны 4-р сард буюу Ким Ир Сений 70 насны ойгоор босгожээ. Хөшөөний өндөр нь 170 м, хөшөөний орой дэх гэрэл бамбарын өндөр нь 20 м, тойрог тавцангийн голчин 8 м байдаг. За цамхагийн суурин тавцанд ажилчин тариачин скейтний дүр бүхий. Хөшөөний өндөр нь 30 м, за жин нь 33 тонн. Хөшөөнд нийтдээ 25550 боржин чулуун хавтан оржээ. Хөшөөний талбайд чүүчээгийн үйлдвэр, баян ургац, бат бих хэрэм, эрдэм мэдлэгийн орон, чүүчээгийн урлаг, за урт настай өвчтний орон гэсэн уран баримтлалын 6 цогцлбортой. Хөшөөний харалдаа за Тэдэн мөрний усанд 150 м өндөрт цацардаг 2 усан ориглоор байрлуулжээ. Ялтын хаалга. Ким Ир Сений эх орондоо эргэж ирсний түүхт замын уулзурт энэхүү яалтын хаалгыг 1982 оны 4-р сарын 14-нд босгожээ. Тэрээр Японы эсрэг хийсэн 20 жилийн тэмцэлтэй ялд байгуулан 1945 онд ард түмнийхээ өмнө анх удаа үгээ хэлсэн тэр газарт энэ хаалгыг байгуулжээ. За хаалганы өндөр нь 60 м, өргөн нь 52.5 м, за урт нь 36.2 м юм а. Хаалгыг далан ширхэг Азелиа цэцгээр чимгэлсэн нь Ким Ир Сений 70 насны ойн үлжийтэй өдөр яалтын хаалгыг байгуулсныг илэрхийлжээ.